За та бүгдээ энэ өдрийн амгалан айлтгая. Их хурлын гишүүн Тэрвэс Давгатэр хэвлэлийн баг хурал хийхээр та бүгдийг урьсан. Цаг үеийн холбогдолтой асуудалд илүүтэй холбоотой гэж бодож байна. Та бүхэн сайн мэдж байгаа сая улсын их хурлын чуулганаар үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээж авлаа. За цэцгийн дүгнэлтийг хүлээж авах ёстой гэсэн ийм байр суурин дээр анханасаа хатуу зогсож байсан хоёр гишүүн бол бит хоёр. За ер нь үндсэн хуулинд ямар ч эргэлзээгүйгээр хуулиудаа нийцүүлж сонгуулаа шударгаар өнгө мөгний нөлөө орохгүйгээр явуулах ийм л хууль эрх зүйн орчин бүрдүүлэх учиртай гэж бид үздэг. За тийм учраас бид бол өнгөрсөн жилийн өдийгөөс эхлээд сонгуулийн хуулийг боловсронгуй болгох талаар бас тодорхой санал санаачлаг гаргаж хуулийн төсөл өргөн барьж шударгаас эвслийн бүлгийн нэрийн өмнөөс албан ёсны байр сууриа илэрхийлж ийсэн. Тэгэхээр энэ бүхэн маань одоо энэ цэцгийн дүгнэлтийг хүлээн авснаар хэрэгжих одоо ийм болцоо нээгдэж байна гэдгийг нэг цохон тэмдэглэмээр байна. За хоёрдугаар нэг анхаарал татж байгаа асуудал бол одоо дүгнэлтийг хүлээгээд авчлаа. Одоо хуулиндаа ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг асуудал байгаа юм. Тэгэхээр энэнтэй холбоотойгоор хэлэхэд цэцгийн дүгнэлтийг хүлээн авснаар холимог тогтолцоо бол үгүйсгэгдэж байна гэж бид ойлгохгүй байна. Тэгэхээр холимог тогтолцоог бол хэвээр нь хадгалах хуулийн бололцоо байна гэж бид үзэж байгаа юм. 48 мандаттай 26 томсгосон тойргоор мажоритар системээр сонгуул явуулах энэ хуулийн заалт өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. За 28 мандатыг томсгосон тойргоос пропорционал системээр явуулах ийм одоо үе таалга бол бас нээлттэй байгаа гэж бид үзэж байгаа. Бидний санаачилсан хуулийн агуулга энэ. За энд одоо цэцгийн дүгнэлтийг хүлээн авсантай холбоотой ямар өөрчлөлт орох уу гэвэл та бүхэн мэдж байгаа сонгуулийн хуудсанд хоёр янзын тэмдэглэгээ хийдэг байсан. 12 оныхоо сонгуулийг та бүхэн сандаа. Нэгдүгээрт нь бол мажоритар системээр өгөх одоо жагсаалтууд байдаг. Намын нэрээр тэгээд дараа нь жагсагч одоо нэр дэвшигчдийн нэр жагсдаг. Тэрнээс одоо хүнээ сонгодог. За хоёрдугаар жагсаалт бол пропорционал системээр намын нэр дугуйлдаг байсан. Одоо бид нар хуулиндаа өөрчлөлт оруулад намын нэр дугуйлдгийг болоод мөн одоо тухайн намаас нэр дэвшсэн 28 хүртэл хүний дотроос тухайн хүнийгээ одоо сонгож дугуйлах замаар саналаа өгвөл одоо пропорционал системийг бас цааш нь мөрдөд явах юм болцоо байна. Тэгэхээр одоо хуулийг бол их том өөрчлөлт оруулахгүйгээр байгаа өнөөдрийнх нь агуулгад нийцүүлээд холимог системээр нь цааш нь үргэлжлүүлээд аваад явах бололцоо байна гэдгийг бол шударгаас эвслийн бүлэг албан ёсны байр суурь болгож илэрхийлсэн байгаа. Ингээд одоо цэцгийн дүгнэлтийг хүлээн авсантай холбоотойгоор хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах асуудал дээр их хурл маань ажиллаж байна. Бид одоо энэ явцад саяын илэрхийлсэн байр сууриа хамгаалж үүнийг одоо шийдвэрлэхийн төлөө идэвхтэй байр суурьж ажилланаа. Та бүхэнд өгөх мэдээлэл товчтой юм байна. Сонирхож байгаа асуудлуудаар та бүдгийн асуултанд хариулж ярилцахад бэлэн байна. Их сонирхолтой асуудал юм шиг байгаа юм. Их сонирхож байгаа улсууд нийгмийн анхаарал төвлөрч байгаа асуудал энэ мөн. Сонгуулийн систем өнөөдөр ямар ч байсан өөрчлөлт орох нь ойлгомжтой боллоо. Хүнээ сонгодог энэ систем рүү явах нь тодорхой. Тийм учраас тойргууд дээр бол нэлээд одоо халж тулсан ширүүн өрсөлдөөн болно. За энэ явцад бол одоо улс төрийн намууд хүчээ нэгтгэх аль болохоор одоо сонгогчдынхаа саналыг сарниулахгүй байх энэ чиглэл рүү одоо томоохон хөдөлгөөнүүд хийж байна. Энэ жилийн сонгуулийн өмнөх улс төрийн нэг шинэ хандлага бол энэ юм болов уу гэж би хувьдаа харж байгаа. Жишээ нь одоо ардчилсан намыг тойроод бусад намууд маань нэгдэж аль болохоор одоо сонгогчдынхаа саналыг сарниулахгүй байх зам руу явж байна. Тэгээ энэ бол бодтой үйл явц байна. Өмнөх сонгуулиудын дүнгээс харахад ер нь хэдий ч нэ олон субъект бол саналаа хуваан тэр нам улс төрийн хүчин одоо сонгуульд амжилтгүй оролцдог байсан. Тэгэхээр нийгмийн энэ чиг хандлагыг ч бас тооцож үзэх учиртай байх. Тал талаас нь нэлээд тооцоо судалгаа хийж үзсэн. За Тэрвэс Тав гишүүн бит хоёр Монгол ардын хувьсгалт намаас гарах өргөдлөө намынхаа даргад өгч байгаа. За би орон зүйн нэмэлт хэлчихье. Энэ цэцгийн дүгнэлттэй холбоотой сая нэлээд ярьчихлаа. Цэцгийн дүгнэлт
2016 оны 4 сарын 22-ны өдөр Ленин багшийн төрсөн өдөр гарсан. Өнөөдөр 4 сарын 22-ноос өнөөдөр 5 сарын 4-ний өдөр. Энэ хооронд бол бид бас цэцгийн дүгнэлтийг яаралтай шийдэж төрийн ажлыг гацаахгүй явагдуулах ёстой. Тийм учраас шударга ёс эвсэл цэцгийн дүгнэлтэн дээр завсарлага авсныг миний бие бол эсэргүүцэж байсан, эсэргүүцж байгаа. Тэгэхээр энэ цэцгийн дүгнэлтийн цэцгийг сайн муу гэхээс илүү цэцтэй шүүмжлэлтэй хандах юм биеийг байгаа. Гэхдээ өнөөдөр үндсэн хуулийн тулгуур зарчимд үндэслэн ард иргэд маань шууд сонгогдох асуудлын чиглэлээр хид хідэн боломжууд бий. Боломжийн нэг талаар хамгийн чухал асуудал буюу бид шударгаас эвслээрээ яриад улсын их хурлд олон удаа биднээс ярьсан сэдвээр сая улаан гишүүн маань ярьлаа. Ер нь ард иргэдтэй уулзаж явж байхад бол цэцгийн дүгнэлтийг буюу ер нь энэ 28-ын жагсаалтыг эсэргүүцэж ярьдаг. 28 хүний дотор төрд ерөөсөө ямар ч ажил хийж үзээгүй хүмүүс хүртэл орчоод явж байна гэдэг асуудал ярьдаг. Ядаж 28 дотроо нөгөө 28 ланжгар гэдэг шиг төр нийгмийн зүтгэлтэнгүүд, салбарын одоо том мэрэгжилтэнгүүд, удирдлагууд, эрдэм шинжилгээний одоо том профессор, докторууд, хууль зүйн ухааны эрдэмтэд гээд ингээд олон хүнийг оруулахгүйгаас болоод 28 гэдэг одоо тоон дээр ард иргэд бол маш их шүүмжлэлтэй ханддаг гэдгийг хэлмээр байна. За Монгол ардын хувьсгалт намаас бит хоёр өргөдлөө бичээд одоо өгөхөөр энэний дараа өгнө. Нэгдүгээр асуудал. Нөгөө талаасаа бид шударга ёс эвсэл, шударга биш үйл ажиллагаагаар шударга биш завсарлага авж ард түмний одоо хүсэл эрмэлзлийг нэг өдрийн өмнө ч гэсэн шийдгсэн энэ асуудлыг одоо авч хэлцэхгүйгээр завсарлага авснаас болоод бид бол энэ буруу үйл ажиллагаа хийж нэгээд шударга ёс эвслээс гарах өргөдлөө бас өгж байгаа гэдгийг бас нэмж хэлмээр байна. За, шалтгаан гэж асууж байна. Шалтгаан юу вэ? Сонгуульд оролцож байгаа аливаа субъект амжилт гаргахын төлөө л ордог. Өөрийнхөө сонгуульд амжилт гаргах болцоо магадлалыг нэмэгдүүлэхийн төлөө бүхэл боломжийг ашиглах учиртай. Энэ удаагийн сонгуул, улсын их хурлын сонгуул, орон нутгийн сонгуул хамтдаа болно. Сүхбаатар аймгийн ардын нам, Монгол ардын хувьсгалт намын гишүүд надад тодорхой санал тавьж, энэ сонгуульд нэг болж хамтран ажиллая. Саналаа хувааж сонгуульд одоо амжилтгүй оролцож исэн гашуун сургамжаа давтахгүй байя гэдэг одоо саналыг намын гишүүдээс надад олон удаа тавьж исэн. Нэгдүгээр. Хоёрдугаард сонгуульд амжилт гаргахын тулд аль болохоор хүчээ нэгтгэж, нэг үзэл бодолтой, нэг зорилго чиглэлтэй улс төрийн хүчнүүд нэгдэж хамтарч эвсэж оролцохын зүйтэй гэдэг байр суурин дээр би хатуу зогсож байгаа. За тийм учраас сонгуульд хамтарч ажиллах одоо энэ бололцоог нээх үүднээс бид тэр Монгол ардын хувьсгалт намаасаа гарч Монгол ардын намтай хамтарч ажиллахаар шийдсэн байгаа гэдгийг одоо та бүхэнд хэлэх зүг баг. Энэ шалтгаан юу л да 2012 оны 12 онд хилмигдүүлэлт гэж айхтар асуудал 4 сарын 12-нд болсныг бид бүгдээр мэдж байгаа. 600 гаруй орчим цагдаа хүрээлүүлж Монгол Ардын хувьсгалт намын дарга инх хоёрыг баривчилж ирсэн тэр үед Монгол шударга юм гэж байна уу? Ингэж одоо төрийн 3 өндөрлөгт байсан хүнийг ингэж баривчлуулж болохгүй гэсэн үүднээс бид шударга хилмигдүүлэлтийн төлөө 4 жил зүтгэж цаашдаа ч энэ хилмигдүүлэлтийн эсрэг ажиллах болно гэдгийг бас энэ дээр албан ёсоор хэлэх ёстой. Гэхдээ бидний гол зорилго бол тэр үед улсын хурлд суудлага байсан Монгол Ардын хувьсгалт нам суудалтай болж улсын хурлын сонгуульд бүлэгтлээ болтлоо одоо ийм хэмжээнд орж ажилласанд бусад одоо намын залуу гишүүд дунд үеийнхэн Ахмад үеийнхний хүндхэн үзэж байгаа бидний бас оруулсан тодорхой хувь нэмэр түүний дотор Талига Чулуунбат
маань ертөнцийн мөнхөсөг үзсэн. Бид бол энэ хувь нэмэртэй гэж ингэж ойлгож явдаг. Ер нь бол улс төрийн хүчнүүдийн төвлөрөл бий болж байгаа энэ үед Монгол Ардын хувьсгалтай Монгол Ардын нам хоёр хамтарч эвсэж орох ёстой гэсэн хатуу байр суурийг миний бие 4 жил илэрхийлсэн. Хэвлэлийн ярилцлага болгон дээр Монгол Ардын хувьсгалтай Монгол Ардын нам хоёр хамтарч ажиллах ёстой. Тасарсан мах, үсэрсэн цус бид бол 99% 99 биш шүү 99% биднээс нэг үүсэл гаралтай найз нөхдүүд ийм учраас бол хамтарч ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Манай улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг, за Хүрлбаатар гишүүнээс ажиллуулсан ажлын хэсэг Монгол Ардын намтай хамтарч сайн ажилласан. Онц сайн ажилласан гэж би бодож байгаа. За ардчилсан намтай хамтарсан ажлын хэсэг ямар ажилд гаргаж одоо ямар үр дүн гарсныг бол мэдэхгүй. Иргэний зэрэг ногоо намтай ажилласан. За ногоо намтай хамтарч ажилласан. Тэгээ аль нь бол хүлээж аваагүй хамгийн сайн ажилласан одоо ажлын хэсэг бол Монгол Ардын хувьсгалтай Монгол Ардын нам хоёрын хамтарсан ажлын хэсэг байсан. Энэ дээр бол олон зүйл дээр тохирсны дотор Монгол Ардын хувьсгалт намд өөрт нь ашигтай хид хідэн зүйлүүд одоо улаан сайд маань, улаан гишүүн маань, ажлын хэсгийн ахлагчид маш сайн ажилласны үед бол 76 гишүүний дэвшүүлэхийн 25-ын Монгол Ардын хувьсгалт намаас 51-ийн Ардын намаас гэсэн. Энэ бол том үзүүлэлт. Хоёрдугаарт нь бол улсын хурлын дарга ерөнхий сайдыг аль нэг нь сөөлжүүлж авна. Өөрөөр хэлбэл хамтарсан ялт байгуулахын тохиолдолд Монгол Ардын хувьсгалт нам их хурлын дарга юм уу ерөнхий сайдын нэгийг авна. Ардын нам аль нэгийг авна гэсэн энэ том тохиролцоонд хүрсэн. За 3 дугаарт нь Монгол Ардын нам Монгол Ардын хувьсгалт намын байгуулсан эвслийн удирдах зөвлөлийг 50-50 харьцаатайгаар байгуулад удирдах зөвлөлийн дараагаар нь бол Монгол Ардын хувьсгалт намын дарга байна. Эвслийн тэргүүнээр нь бол Ардын нам байна гэсэн ийм асуудал. За дөрөв дэх асуудал бол улс төрийн бүх төрлийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө тууштай хамтран тэмцэж ажиллаж Монгол Ардын хувьсгалт нам, Монгол Ардын нам улс төрийн албан тушаалд эсвэл аль нэг субъектыг сонгуул оруулахгүй байх талаар сонгуулийн ерөнхий хороо хууль хяналтын байгууллага тус тусдаа болон хамтдаа хууль бус шийдвэр хүчгүй болгохын төлөө хамтдаа тэмцэнэ гэсэн ийм одоо асуудал яригдсан боловч харамсалтай нь энийг одоо хэрэгжүүлж чадаагүй. Миний Монгол Ардын хувьсгалт намын баг чуулган дээр ажлын хэсэг биш Монгол Ардын нам Монгол Ардын хувьсгалт намын дарга нар уулзаж энэ асуудлаа шийдээ. Энэ гэрээ хэлцээр чинь сайн болсон биш үү гэдэг асуудлыг тавьсны үндсэн дээр хоёр намын дарга уулзаж баг чуулган баг хурлаан завсарлуулад баг чуулган баг хурлаан завсарлуулж уулзсан. Харамсалтай шинэ нөхцөл байдал шинэ одоо асуудлыг тавьсан гэж би одоо сонссон. Өөрөө би ажлын хэсэгт ороогүй учраас улаан сайдын чиглэлээр бол тодорхой хариулдаг баг. Гэх мэтлэнгээр хамгийн сайн хамтарч ажиллаж байсан Монгол Ардын хувьсгалт нам Монгол Ардын нам хоёр маань эвсэж орж чадахгүй байсан бол энэ бас нэг том үндслэл цаашдаа би Монгол Ардын хувьсгалт нам Монгол Ардын нам хоёрыг цаашдаа ч хамтран ажиллуулах бүр нэг нам болохын төлөө бид хоёр одоо цаашдаа ажиллана гэдгийг бас хэлмээр байна. За баярлалаа. Эвслээс 2 гишүүн гарчаарай. Манай бүлэг задарч байгаа гэж ойлгож байна. Нэг асуулт асуучих. Одоо нэг асуулт тавьж. За бид хоёр бие даагаад улс төрийн шийдвэр гаргах сонголтоо хийх хэмжээний одоо улс төрчдөө гэж бодож байгаа. Бодлого үйл ажиллагаа нэгт явж ирсэн өнөөдрийг хүртэл бид хоёр өөрсдийн итгэл үнэмшлэр намынхаа дөрмийн дагуу энэ асуудлаа тавьж байгаа. Хэлэх ярих үгээ хийх ажлаа хүн болгоноор алхам тутамдаа заалгаад байх одоо улс төрчид биш гэдгийг та бүхэн маань эрх биш болгоно үзье. Гишүүнээ дахиад нэг асуулт асуучих уу? Шудраг сэвслийн бүлгээс гарахаар засаг задрах юм нөхцөл үүсэх юм биш үү? Тэгээд сонгуул болох ч байгаа юмуд ийм докторгүй байдал бий болгож болох юм уу? Яагаад ингэж шийдсэн юм бэ? За эвслийн бүлгээсээ гарснаар засаг задрахгүй байх болцоо байгаа гэж үзэж байгаа. Монгол Ардын намд хизээ одоо илсэх юм болоо саяын хийсэн одоо мэдээлэлээр бол намд илсэх юм байна л гэж ойлголоо. Тэгээ өргөдлөө өгнө гэж ойлгох уу? Мэдээж намд илсэхэд өөрийнхөө хүсэлтийг гаргаж бичгээр анхан шатны байгууллагад хандаж илсдэг. Намын дүрм журмын дагуу бүх асуудал шийдэгдэн шүү дээ. За баярлалаа.